Бараа сүүлийнх даалт болчих. Үу. Бэлэн зогсоосон цуур уучлаарай. Манай хамтарч дэмжигч байгууллагын харагдаж байна. Хайрцаг задлах, хайрцаг унгаасан зүйлээ сайжруулах болон баадлах боломжтой. Мөн миний X гэсэн түлхүүр үгийг ашиглаад 11% нэмэлт болон нэг үйл эргүүлэх их боломжтой болно. Тэгээд бичлэгөө буцаарцгаая. За юу цаана guys, тэгээд өнөөдрийн бичлэгээр та бүхэнд зэрхэн $100 баланстай хүн одоо жишээлбэл GG drop дээр кейс нээж profit хийх нь үү эсвэл алдах нь үү ямар кейсэн дээр гайгүй мундах вэ тухай ерөөхдөө бол тэг зураг бичлэг хийх бодолтой байгаа. Тэгээд ямар ч байсан яг ихний нээ гэсэн бодсон кейс болохоор Shadow Warzone гэдэг одоо юуны ивентийн кейсүүдийг нээж үзье гэсэн ерөөхдөө бол бодолтой байна. Тэгээд ерөнхийдөө бол хамгийн хямдхан кейснээс нь эхлээд явчих гэж байна. Хүмүүс ерөнхийдөө бол яг өөрсдийн мөнгөөрөө тоглож байгаа хүмүүс ерөнхийдөө бол арай багаар л орж тоглох болов гэсэн бодолтой байна. Тэгээд ерөнхийдөө хамгийн хямдханаас нь Olaf кейс. Хамгийн үнэтэй юмнууд нь бол энэ дээр харагдаж байна. Тэгээд ерөнхийдөө бол энэ Palm Off ч ерөнхийдөө бол гай үнэтэй шүү дээ, тий. Би борсон юм. Тий. Field Test Battle Card гэдэг 3 мөрөвт. Кейс нь өөрөө тэг 145 центний кейс байна. Тэгээд нэг үзье. Яа. Энэ харагд. Яа. За Safari биш баг хамгийн хямдхан нь. Ерөнхийдөө 26. За нэг 50% алдагдaltaй. Дахиад нэг нэвтэж. Кейс нэх болгонд нэгээр ихсгээд явуул сонирхолтой шүү дээ. Хоёрыг нэ. Энэ хамгийн хямдхан үгүй. За баг л юу юм бэ? Жохон ашигтай юм уу? За 3-ыг нэ. Энэ хямдхан жоох ашигтай юм лээ. Тэгээ жохон ашигтай. За 1.8-аар нэ. Алуу ваг унтсан бол жоо алдцаа. Гайг бах. За ерөнхийдөө жоо нэг тэг 100-ыг алдтал. За 2.25-аар. За гоё ваг гэдэр байна уу? Энэ хямдхан гайг юм. Алдсан. Яа юу вэ? 1.89 2.20. За шууд fast нэг дарчих юм аа. 1.50. Тэгээ 2.25 нээж байгаа шүү дээ. Алдагдaltaй. Нэгээр нээцээ. Энэ гайгүй гайгүй. 2.25. За нээсэн. 2.40. За гайгүй. Жоо алдсан. Одоо нэг 5 нээчээ. Нэгтгэн алдсан 2 тонн бас алдсан жоохон профиттэй 3 тонн дайжгүй 4 тонн бараг л даблцсан шүү. За за гайгүй ерөнхийдөө бол за бараг 5-аас 3 профиттэй хийцэн үү те. За жоохон профиттэй гарсан кейснээс бол амар алдаад байхгүй. Тэгэнгүүтээ бас амар авсан ч юм байхгүй. Яг ч идрээс бол унгаач чадсангүй. Гайг өмнөөс бол унгаач чадсангүй. За. Дараагийнх нь эндээс за ginger beard. Beard гинэ ginger bread. За, нэгийг эн чи юу байгаа юм бэ? Simo integral jailbreak. За, энэ иймэрхүү юмудтай юм. За. За, эндээс нэг нээж үзье. Явсаа. Альвэ чи сая нэг хэдэр илүү старж байгаа биш гэнэ enforcer гэнэ T8 за алдсан 1.20 1.30-аар баг нээж байгаа юм шүү дээ. Хоёрыг нэ. Зя энэ ивүүцхаа яа за алдагдaltaй шүү. За 3 бараг 4-өр нээж. 4 давуулахгүй бол энэ алдцаа. Энэ $5 гайгүй. За 4-ийн $5 16-гаар алдсан гайгүй. Энэ алдсан хаа. Яа 3.6-тай. За $6 45 голд. Явса алдсан. Энэ ойл кейс алдсан баха. Яа энэ унтсан бол
6 тавт дээр үлээ 6. За яг жохон профиттэй. За нэг 5 нэг чи эдрээс. 5 нэгээд профиттэй гарах нь үзье хэдүүлээ. Эхнийх нь профиттэй дарсан профиттэй дарсан гайгүй жохон алдсан. Nice. Энэ кейс чинь яг ерөнхийдөө бол амар алдахгүй. Ерөнхийдөө бол $1 профиттэй яваад байна. За энэ кейс бас дайчгүй кейс. За Santa on the Bay гинэ. За Duality, Frontside, Epicenter, Devourer, Yellow Jacket, Seed Meat, Ice Cold. За. Энэ кейс ч өөр $3. Feed Meat унчих юм бол бас ер нь ингээ унчих юм бол тэгээ гайгүй профиттэй юм шүү дээ тий. За нэгээр нэг. Үст дарцаа. 3. За жоо алдсан. За хоёроор $6 явсаа. Алуу. Энэ юу вэ? Энэ бас юу вэ? Хоёр нэг кейснийхээ алдагдлыг нөхч шүү дээ. За 3-аар алуу. Дахиад 5. Nice. Nice. 13. Nice. $4 ишигтэй 13-аар. Nice. Арай гайгүй. 13. Яг л амиа барьж байгаа юм. Би түрүүний юг үнэтэйг бодсон. Түр юу байлаа? Fuck, түрүү чи юу байлаа? Тэрийг амар үнэтэйг бодсон хоёр дахь. Duality-г 16. За 5-аар нээсэн. Moonrise. Moonrise чи үнэтэй байлаа. Жоох яг л таарсан бах 17. Nice. За 5-аар нээ. Их нь явсан. Амар алдагдлаа. Бүр хагастай ч үрсэн. Нэгээ дахиад явсан. 22. За болж байна. Нэгээс нэг. Ийм бэ. За 2-оос нэгээ 2-оос 1. 3-аас 1. 4-өөс 1. За яг сүүлийн бүүм байна уу? Бүүм. 5-аас 2. За 5-аас 2 арай гайгүй. Гэтэ ер нь бол алдагдaltaй л кейс. За дараагийнх нь юу вэ? Case of the Gifts. Зарах юм байна. Гэхдээ миний баланс дуусгаад байгаа юм шүү. За Case of Gifts гэнэ. За Belly ороод ирсэн. Улаан скинүүд энэ Chromatic Arbitrator, Hyper Beast, Bloodsport, Legion Anubis. За нэг унчих юм бол энэ гайгүй л. Belly нэг очиж марах юм те. За нэг ярьж дарчих. Алдсан. Хоёроор нь би бүүстэ дараад байгаа юм ш нэрээ. Амар алдчихээн да. За 3-аар нь Profit equal баг баланс болох гэж шүү. $8 алдсан байна. За 3-аар нь аль Zeus за Elite build чи юм тийм үү? Ямар float тийм бол? Battle card. Энэ үү? Хаана? Энэ ч олж хардгүй нацгүй. Ийм үнэтэй илүү. Elite build чи. Вау. Зарыг. 92 таас гайгүй шүү. За 5-аар нь явсаа. Алуу гоё юм. Belly. Яа, унцаа олчихсан. Амар алдчихээн да. 32 шүү дээ яа. Хэдээр нэлээ. 14 $14 алдсан байна. За. Эндээс дахиад нэг нэч. Тэгэхгүй бол дэлгэх нэмшлиг дуусгаж шүү. Нэг явсаа. За алуу гоё юм. Гууж Belly. Тавья. Эвгүүц. Энэ алдсан минь амар алдчихжээ. 50 гэнэ үү? Гайгүй. Тэний дарах уу? За дараагийнх руу бол. Дараагийнх шинтэй харагдаж байна да. Эндээс нэг нэч зүгээр. Бүүм. Юу унах юм? Утга Belly.
Утга Бэйли. Яс Dragon King. Үнтэй бач. Nice. 14 баг юу юм бэ? 2-оос 2.5 дэх илүү юм. За 2026. Бид бол 2026 онд бас. Мөлөөсөө биений нэлүү. Үгүй бах те. За. Явсаа. Утга Бэйли унчвал тэгэл босд нь бол. Яг би яг бурзаалаа. Яаж Jump Energy дээрээ зогсчих. За гайгүй. Гайгүй байгасан. Бодлоо. Энэ чинь юм хямдхан юм уу? Яг л дүндээ дуу юм шүү дээ. Jump Energy 27-т Field Text юм байна. Factory нэм ари үнэтэй юм байна. За Snowman. Гоо Snowstorm. Түшө харснаар халтаарснаар уншдаг гэсэн. За энд бас утга Бэйли, Crimson Kimono, Crimson Web. Кукри байна. Эндээс ингээ унцгал юм бол тэгэл бараг profit юм байна шүү дээ. За 3 2 1 явсаа мэ. Альва тэр утга. Яа ийш. Яа юу унцваа? Бараг хамгийн амтхан унцаа. Yes. За дахиад нэг дарч. Сайн азуут одоо юм онож байгаа гэдэг. Let's go. Yeah. Oh nice. Айгуу шүү. Яг л ер нь барьцлаа өмнөхтэйгээр нийлээ. За 43 ski patrol юм аа. За өвчөөдөл 43 гэж чам. Ингээл баруун унчих юм бол гайгүй юм шүү дээ. За май. Утга Бэйли. Утга Бэйли. Утга Бэ. Ёо юу унцгаа. Айгуу дахиад дарч. За одоо гоё юм. Одоо гоё юм. Deadline чинь гайгүй дээ. 50. Зэ дахиад нэг дарч. Альвэ. Энэ хэмтэнда ёо. Фа. Зэ Nivea party нэ. За энэс нэг бараг сүүлийнх дараалт болчихоо яач. Ooh. What the fuck? Яар хямдхан байлээ юу? Buzzcard. Филистем. Дээ. Амар ашигтай гэж утсч яг үндэ баг 10 л ашигтай орцсон юм. За эндээс дарыг. Cold. Багшот Safari Mesh. Энэ жоо игүүл кейс. За ихтэй дарсан. Бүүм. Алуу Бэйли. Өнгөрцөө. Наа энэ хямдхан да. 50-тай байдаг лөө. 58 арай гайгүй. За яг л дүндээ дөө. Миний баланс болцоо. Sell item байхгүй. За jump profit их гээд юу ашигтай байлаа. Өнөө лөө мартчих ядчих. Чич. Хөө. Yes. За энэ бол ашигтай байгаагүй юм байна. Юу гайгүйгээд л энэ байлоо. Энэ бараг соёрын нэг юм шүү дээ. Бараг 50. Өрөөний 35 яа. Жог алдсан. Дахиад алдсан. Сүлийн боломж. Яа. За энэ ингээс үржээ. Эндээс нэг юм ич. Chrome Cannon цол. Алуу. Fuck. Энэ гэхдээ гайгүй мөгөөд байгаа нэг юм. Йоо яг Бэйл хотгоо хоёрын гол зогсчдөг наац үе.
Энэ гайгүй дээ. Та нэг алив сэр босоод ир. Нэг жоохон алдаад идэх алив гайгүй босчий. Болоод ир. Тэгэхэд fuck. Тэгэхэд яа бүр байгаагаар алдаад идэх алдахаа алдтай. За яа. Өдрөө энэ нэгтсэн юм шүү дээ. За идэрсэн. Энд тайг унах юм байхгүй. Юмс л унах хэцүү. За энд бол би найдахгүй. Энэ сүүлийн 3 бол арай би хата. 2 ясан Amber Fate юм хямдах юм. Алуулаар мис 12. За ингээд унчихгүй чинь. Яг бюджеттэй да 29 гинэ. За энэ л хамгийн чухал нь шүү. Pandora box-ing. За 3 2 1 бам. Юу ч fuck. Айн 4. За хэдүүлээ хамгийн үнэтэй кейсийн нэг боломж олцсон. За утга биелэл болж бусдаар бол бусдын тэг хэрэггүй. Утга биелээ. Алуу яаж нэг хинт авир олон харагд. За ёо. Арай гайг. Great hits хэдүүлээ. За гайгүй юм юу вэ? Харъя та. Картел биш 200 инэ. Жон шоналцчихэ. Нэг алдвал тэгэл алтны зүгээс. Тэгээ хараад итгэсэн те. Яа гоё юм юу вэ? За ийш явуулчих. За баруун дээр тавил. Зэнэлт хийхдээ энэ харагдах энэ дээр дараад энэ хэсэгт промо код болох XLOS гэж бичин apply дарна. 11% нэмэлт боллог нэг вил эргүүлэх боломжтой болно. Алуу. Ёо nice. Тэгээд өнөөдөр бол 100-аас 200 боллоо. Тэгээд энэ бол мэдээж ерөнхийдөө бол нэлийн аюултай зүйл. Тэгээд та бүхэн санхүүгийн эрсдлээ тооцож тогтхойг өрөлжнө guys. Тэгээд дараагийн бичлэг хүртэл лайк болоо subscribe дараад идэвхтэй үзээрэй guys.